лайв эхлэх гэж байна. 17 цагаас за 5 минут 6 минут 3 за орж ирээд байвал гэж хэлсэн шүү. Энд одоо ингэ нэг лайв юу хийх тэр өөрөө Ингэн боо. байна. За тийм байна. Яг 17 цагт эхлэх ёстой. Тэгээд төрүүлээд нээчлээ лайв нэг эхлэхээр яг сонсогдож байвал доорсон байна уу сонсогдож байвал хариу 2 хүн 3 гэт. За ингэ нэмэгдээд за гаруунтай боллоо. Цаашаа орж ирээд байгаарай. Орж ирснүүд нь сонсогдож байна уу? Чөлөөтэй байна уу? Мэдэгдээрэй. Тав. За хоригцэрийн дэглэмд орчихсон. Гэртэн хоригдож байгаа. Улсад. Гэртэн хоригдож байхдаа коронавирусын хэсэг юу хийж болох вэ? Тэр талаар Монголын уламжилд байсан арга ухааныг ашиглаж хэрэглэх юм бол дархлаагаа өндөр түвшинд сэргийнэ. Гэр бүлээрээ хийвэл сайн. Энэ талаар ярих гэж байна. За сонсогдож байвал сайхан байна. Шин цааш нь дэлгэрүүлээд шеэрлээд байгаарай. Нэг цагаан болохоор эхлэе. Цаг одоо хэдэн минут байна? 4:58. За дэмрэм сайхан даваа одонтойа. 12 өсөж байна, баярлж байна. За болж байна. Энэ сайхан сонсогдож байна. Микрофонтой чихвч хийчээд байгаа. За микрофонтой болохоор сайхан сонсогдох байхаа. За тэгэхээр Монгол өвгдөөс уламжлалаар өнөөдөр юунд тухай лайв хийх вэ? За инкэг. За одоо энэ коронавируст хоригдож байгаа нөхцөлд Монголын өвгдөөсийн дархлааг өндөр түвшинд сэргээдэг буюу хүний дотоод галыг бадраадаг нөгөө лонх тоолох, хул тоолох гэж одоо аль нодлон бас коронавирус дэлхийн нийтэд дэлгэр хятадд нөгөө ухаанд эхэлж байхад бас энэний тухай коронавирусын эсрэг тэр Монголын өвгдөөсийн ахуйд ёс заншилд байсан лонх тоолох, хул тоолох гэдэг хүүхдтэй зааж өгдөг байсан тэр арга ухаан бол хүний дотоод галыг буюу хүний одоо бид нэр ингээд 35.5-аас 36.5 гэд халуунаа хэмжүүлээд байгаа шүү дээ. Энэ бол дотоод гал. Энийг өсгөх ёстой. Энэний тухай тэр лонх хул тоолох арга ухаанд бол байж идэм байна гэдгийг хэлэх гээд одоо сайн байна уу? Жавдсан нороо аюуш. Амар мэнд байна уу? Бүгдээрээ тавлаг сайхан байцгаана уу? Тийм учраас одоо энэ коронавирусын хорионд байгаа нөхцөлд гэр бүлэрийн энэнийг одоо хөгжүүлж байвал дархлааны хүний дотоод дархлааны тогтолцоо бол 37.5 хэм байх ёстой.
Тэгэхээр коронавигоос хамгаалах дархлааг сэргийлэх уламжлалт арга сэдвээр хийнэ гэж. За одноо маань сануулж байна. За тэгэхээр дархлааг сэргээхийн тулд бид дотоод галлынхаа халууныг бадрах сэргээх нэмэх ёстой юм а гэсэн үг. 35.5-аас 36.5 хэм байгаад байвал бид өөрийнхөө дотор вирус нян ороод ирэхэд тэрнийг устгах чадахгүй хэмжээнд хүрч байгаа. Энэ бол дархлааны тогтолцоо доошоо орсон гэсэн үг. Тэгэхээр 3 халуун судал гэж одоо бурхны юуны аюурвед буюу дорны ангаах, уламжлалт ангаах, Монгол уламжлалт ангаахад бол ингэж хэлэгдсэн байдаг шүү дээ. За энийг буддын шашинд буюу шарын шашинд орох дээр юм бол монголчууд бас авч орсон юм байгаа. За амар монголон байна, амар сайхан байна уу. Чулуун тогтох. За тэгэхээр хүн бол ямар нэг байдлаар ханиад тагшууруудаа тийм ээ хадгалгаа амьсгалын замын буюу агаар туслын өвчин. За ингээд одоо бие дотор өвчин нян үүсгэхэд хүн бол заавал халуурч байж халуун гал нэг өсөндөө хүний дотоод гал нь өсөж байж 38, 39 хүрээд за 38 хагасаас дээш бол за тэгээд одоо энийг бас тодорхой хэмжээнд дарж явах ёстой. Тэрнээс 37.5 бол халуун биш ээ. 37.5 бол хэвийн халуун, хэвийн гал бол 37.5 байх ёстой гэдгийг бол бидний өвгдөөдс мэддэг. Одоо онгодууд буухаараа энэнийг хэлдэг дотоод галаа тийм ээ. За тэгэхээр энийг уламжлалт ёс Монгол ёс заншил нөгөө гэрийн ёс заншилтаа болох дээр бас хэлж идэг штэ. Сэтгэлд чинь гал байх аваас 100-нд чинь гал болдноо гэж нэг ийм үг байдаг. За тэгэхээр энэ сэтгэлийн гал гэдэг юм бадраахын тулд хүн өөдрөг сэтгэлтэй байна гэдэг нь дотоод шүүрлийн даавар гормон бал байна гэсэн үг. Дотоод шүүрлийн даавар гормон бал байх юм бол гал бадарна гэсэн үг юм. За энэ бол ганцхан эдсэн хоол уургнаас болдго юм биш. Тэгэхдээ эдсэн хоол уург бол маш сайн дэмжиж өгч явах ёстой. Тэгэхээр эдсэн хоолноос ялгсан уургийг ялгаж авсан бол дотороо 15% өөхлөг бодис гэдэг юмд хадгалдаг буюу энэ бол илчлэг буюу одоо нөгөө дотоод галыг бадрах түлш юм аа гэж ойлгох ёстой. За амар сайн байна. Эрдэнэ үлэг төр сайхан. Амар сайн байна уу. За тэгэхээр дотоод галыг бадрааж 37.5 хэм хүргэж тогтмол тийм хэмийн халуунтай байлгаж чадах юм бол хүн гарын бариад гар барихтал гал нь халуут хөнж идэг тийм ээ ийм байдаг шүү. За тэгтэл одоо ингээд зарим хүмүүстэй ингээд амар сайн уу за дооч бүр гар барих байтгий хэл одоо өрсөж үнсэж чадах хэрэггүй л үнсэх хэрэггүй л болж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр гар барихыг бол одоохондоо цээрлээд байгаа тийм ээ. Ер нь гар барихад гал нь бадарч байгаа хүн бол гар нь халуун ор гэж байдаг ийм байгаа шүү дээ. За энийг хэлээд байгаа юм. Тэгэхээр галаан бадрааж байх ёстой гэж. За галаан бадрах арга нь бол ерөөсөө л хүүхэд наснаас нь ихрүүлээ тэр лонг тоолох, хул тоолох гэдэг ёс байсан юм аа. За лонг тоолно гэдэг бол кристалл ухамсартай болж байгаа шинжим. Цагаан лонхыг тоолоод ахаар цагаалга гэж тоологдоод явчихна. Хурдан хэллэг, түргэн хэллэг бас хэл зөвшрүүлэхэд дасгал болно. За орой минь төргийа. Цагаан хүү нар мандахын цагаан хүү юм уу тийм ээ. За тэгэхээр энэнийг одоогийн энэ цагт бол яг хэрэг болох гээд байгаа ийм зүйл юм. Манай Монгол ах хуйд байсан энэ маань тийм ээ. Тэгэхээр энэ яагаад хэрэг болчихв гэхээр эндигээ болж байгаа хэлбэр, кристалл болж байгаа хэлбэр гэдэг одоо энэ сошиал дээгүүр зөндөө байгаа. Тэгэхээр эндигээ болж байгаа хэлбэр нь нөгөө гасан болно гэж тийм ээ. Энийг бол бидний өвгдөөдс өөр эртний тэнгэр үзлийн гүн ухаандаа бол энийг тэнгэрт мэндлэх гэж хэлдэг байсан. 13 нас хүртэл юм бол бидний өвгдөөдс тэнгэрт мэндэлдэг байсан гэдгээ тэр тэнгэрийн гэрээ судартай хэлсэн байгаа. Алтан дээд гэрээ буюу мөнх тэнгэрийн бошго мон гэрэний ёс гэж. Мон гэрийн ёс гэж одоо судар. За энэ дотор байгаа юм. Энийг бол одоо ухаж ухаарч ухамсарлах ёстой. За юм. Тэгэхээр одоо манай Монголын завхны сэцэн сар туулуудын дунд байгаа хул тоолох гэдэг ёс байна.
Өвөр Монгол ахын дүүс бас энийг авч явдаг хул тоолно гэж. За нэг юм байгаа. Хул тоолохыг бол одоо хул шаргал аавра гэсэн үг. Лонго тоолох нь бол кристалл буюу тэр талас аавратай болж байгаа хэлбэр юм. За хул нь болох тэр эндиго буюу хул шаргал аавратай болж байгаа юм. Талас аавратай хүн бол гэрлэн бий гэж хэлээд байгаа шүү дээ. Гэрэл гэдэг маань энергийн бөомийг гэрэл гинэ гэж шинжлэх ухаан квант физикийн онолоор ингээд тогтоож байгаа юм. Тэгээд протон энергиэс гэрлийн бөөм үүсдэг юм байна гэж шинжлэх ухаан баталж байна. Квант физик баталж байна. Тэгэхдээ энийг бидний өвгдөөс айл 800-ны өмнө гүн ухаан болгож төрхийн ёсонд хийгээд энийг ахуй болгож ардын ёс заншилдаа хийж үлдээсэн нь одоогийн тэр лонго тоолох, хул тоолох гэдэг юм аа гэж ойлгож байна. За тэгэхээр 13 нас хүртэл хүүхдийг бол хул тоолуулах ёстой гэсэн үг. За хул тоолуулах дээр мэдээж нэгдүгээрт хэл зүгшэрнэ. Хэлд орсон хүүхдүүд тэгээд хул тоолоод эхлэх ёстой гэсэн үг шүү дээ. Бидний хүүхэд байхад аав ээж минь хэлэн зүгшрээд ирсэн хүүхдүүдтэй л одоо лонго тоолуулах гэдэг имийг халах нутагтаа бол хийгээд байсан. Сартуул нутагт бол лонго тоолохыг хийгээд идэг. Биш хул тоолохыг хийгээд идэг гэж төв халах нутагтаа бол лонго тоолохыг хийгээд идэг байжээ. Тэгэхээр энэ бол тэнгэрт мэдлүүлж ертөнцид бойжуулж байгаа буюу одоогийн шинжлэх ухааны хэлээр бол индиго кристалл гэдэг төрөл рүү дэвшүүлээд байгаа нь тэр юм аа гэж ойлгогдож байна. За энэнийг л одоо хийж чадах юм бол хүний дотоод гал нь 37.5 хэм дээр очиж тогтдог. За ингэж чадсан нөхцөлд бол гар хөл хөрнө гэсэн асуудал байхгүй. Дотоод гал 37.5 хэм байхад тэр орж ирж байгаа нянг бүр харин эргүүлээд нөөц төрөгчийн атом молекул болж шатаадаг ийм ашигтай төлш болно гэсэн үг байхгүй. Өөрөө чинь дотоод галыг өрддөг төлш болно гэсэн үг. За тэгэхээр лонго тоолох хул тоолох гэдэг нь 13 нас хүртэл хүүхдийг хул тоолуулад байгаарай гэсэн үг шүү дээ, тийм ээ. Хүүхдүүдээрээ хийлгээд уралдуулад бай. Тэгвэл ам ас гал гэдэг юм ажилланаа. Амьсгал гэдэг юм бид одоо зөвхөн уушгин дотроо хийгээд байхаар нөгөө бүх биеинд хий судал гэдэг юм гүйлгэж чадахгүй байгаа юм. За тэгвэл хул тоолж байхад, лонго тоолж байхад тэр ам ас галаар хий судлыг бүрэн одоо чөлөөтэй гүйлгэнэ гэсэн үг. Энэ нь одоо аюурвед буюу ангаахын онолоор бол 5 цул 6 сав эрэхтэн дотор бөглөө гардаг. 5 цул 6 сав эрэхтэн дотор бөглөө гарахыг бол ангаахын ухаанд улирлаар нь ангилаад одоо жишээлх юм бол намрын улирлын эхний 72 хоног, өвлийн улирлын эхний 72 хоног, хаврын улирлын эхний 72 хоног гэд ингээд хуваарлсан байна. За тэгэхээр намрын улирлын эхний 72 хоногт бол одоо зөрөх өнхөлцөг нарийн гэдсний улирал байдаг. За тэгвэл одоо өвлийн сар гарчлаа. Өвлийн улирал эхэлчлээ. Өвлийн улирлын эхний 72 хоногт бөөр давсагны улирал байдаг. Тэгэхээр бөөр давсагны улиралд буюу өвлийн улирлын эхний 72 хоногт бөөр давсгийн засахын тулд гэж байгаа юм. За тэгтэл бөөр давсагны улиралд бол миний бөөр давсагны улиралд бөөр давсгын дотор ямар одоо гацаа бөглөрл гардаг юм бэ гэдгийг хэлье л да. Тэгэхээр энэ коронавирус COVID-19 гэдэг чинь одоо ерөөсөө айдсын хүчин зүйлээр энэ хүн төрөлхтнийг одоо багалж байгаа, хүлж байгаа массончуудын бодлогоор хийгдсэн ухаантай буюу оюунчлагдсан вирус гэж хэлээд байна шүү, тийм ээ. Корона, ноён вирус гэж хэлээд байгаа шүү дээ, тийм үү? Коронавирус гэдэг нь тийм үү? Ноён вирус одоо хүн төрөлхтнийг айдст хүлж байгаа энэ бодлогыг бол Америкийн массончууд гэж нэрлэдэг еврейнэр, тэд бол доллар гэдэг зэвсэгтэй еврейнэрийн хийж байгаа ажил. Европын сионимер гэж нэрлэдэг англ саксон гэж нэрлээд байгаа. Алтан дээдгэрээ бидний өвөг дээдсийн гэрээнд бол зэрлэг саксакууд гэж хэлсэн. Тэр зэрлэг саксакуудын хийгээд байгаа ажил гэсэн үг. Энэ бол тийм ээ, энэ бол зохиосон оюунчлсан вирус гэдэг нь тодорхой харагдаж байгаа. За энэнийг бол 800-ны бидний өвгдөөс зэрлэг саксакууд гарч ирж дэлхийн хүн төрөлхтний 3 хүний 2-ыг нь устгах бодлого явуулнаа. Энэ нь ядуу халуун шулуун дайн байх юм аа гэж хэлсэн. Энэ дайнууд одоо биелээд байгаа нь юм аа гэж ойлгож байгаа. За тэгээд энэнийг энгийн аргаар
За тийм энгийн аргаар энерги яаж нэмэгдүүлэх энгийн арга хэлж өгөөч гэж байна. За энэнийг хэлээд байгаа. Энгийн аргаар энерги нэмэгдүүлнэ гэж. За тэгэхээр одоо жишээлбэл би нэг жишээгийн дурдъя тийм ээ. Өвлийн улирлын эхний 72 хоногт бөөр давсагны улирал байдаг. Тэгвэл бөөрөнд айдас гэдэг юм одоо ингээ хүлж байгаа юм. За энийг бол нөгөө шулуун дан гэдэг буюу мэдээллийн хар дан гэдэг юмар одоо мэдээлэлээр айдсын мэдээлэлээр өөрийн чинь хүлсээр байгаад ингээд одоо гэмтэнэ гэж. Тэгэхээр энэ бол айдас гэдэг юм бөөрөнд суудаг. Энийг одоо буцааж хариулахдаа Монгол уламжлалд энэ гүн ухаанаас ахуй болгосон яасан задарсан хөвгтөө бөөрийг чинь авна шүү гэж зандардаг. Энэ нь бол бөөрнөөс нь айдсыг үргээж байгаа ийм үйлдэл юм шүү гэдгийг ойлго. Айдас гэдэг бол бөөрөн дээр. За тэгэхээр идэж байгаа хоолноос ахуулаад энэ сонсож байгаа мэдээлэл тэгээд одоо тэр өвчилж байгаа өвчнөөсөө бид айдас гэдэг юмар хүлэгдэж байгаа. За тэгвэл энэ бөөрөн дээр хоёр тохой тийм ээ чи гэж хэлж байгаа хятад хэмжээс. За чи гэдэг нь бол үзүүр тохой гэж монголоор хэмждэг. Бөөрөн дээр хоёр тохой, давсган дээр 5 тохой айдас суудаг юм а гэж. За тэгэхээр жишээлбэл хүн буюу ямар нэг амьтан туйлын их айхаараа шээс алддаг байгаа шүү дээ тийм ээ. Шээс алддаг. За тэгэхээр энэ яаж ийн бөөр давсганд нөлөөлж байгаа нь тэр шүү дээ тийм ээ энэ. За ийм нөхцөл бөөр давсаг 2-7 тохой өвчний буюу хий судлын бөглөрл гарна гэж. За ийм жишээтэй ингээд 4 улирлаар хуваагаад улирал болгоны сүүлийн 18 хоногт дэлүү ходоодны улирал гэдгийг тэр 18 хоногт дандаа дархлаагаан засч бай гэсэн ийм аюурвед буюу ангаахын онол баг. За энэнийг хийхийн тулд бид зүгээр л одоо нөгөө энгийн ах уйдаан гэртээ хүүхдүүдтэйгээ тойрч суучгаад 13-аас доош насны хүүхдүүдэрийн хул тоолвол гэсэн үг. За хул тоолох арга нь бол үгэн тийм ээ нөгөө түргэн хэлц буюу зөв хэлц түргэн хэлцэн. За энийг амьсгалыг живчиртэл татна. За энийг бол нэг 2-3 удаа ингэж хийгээд бүр ингэж живчиртэл татж байгаа. За тэгээд амьсгалаа живчиртэл татангуудаа төгжилгүйгээр дээдээ хул, дэрсэн хул. За би энийг тодорхой тогтоолгохын тулд удаан хэлж шүү. Энийг хурдан хэлэх ёстой юм тийм ээ. Дээдээ хул, дэрсэн хул, яая хул, ясан хул. Сайн эрийн 30 хул, сайхан тоол бол 40 хул, муу эрийн 20 хул, муухай тоол бол 10 хул, 1 хул, 2 хул гэд. Ингэж уралдуулна гэсэн үг. За энийг ингээд хурдан хэлнэ тийм ээ. Дээдээ хул, дэрсэн хул, яая хул, ясан хул, сайн эрийн 30 хул, сайхан тоол бол 40 хул, муу эрийн 20 хул, муухай тоол бол 10 хул, 1 хул, 2 хул, 3 хул, 4 хул, 5 хул, 6 хул, 7 хул, 8 хул, 9 хул, 10 хул гэд. За ингээд цаашаа хул тоолуулаад уралдуулаад хөөхтүүдээ. За ингэж чадах юм бол дархлааны тунгалаг судас чинь маш хэрчимтэй урсаж дархлаагаа өөрөө хамгаалж чаддаг. Эсүүд чинь ажиллаж эхлэн дархлааны эсүүд бол цусан доторч бий. Тунгалагаар бол дархлааны эсүүдийг тэжээдэг гормон уу дааврууд тэр нөгөө хүний биеийн бүх эсүүдийг тэжээдэг даавар гормонууд төгөж байгаа учраас тунгалагаар шүү тийм ээ. За цусан судсаарч төгөн, тунгалаг судсаарч төгөн, хий судсаарч төгөн. Энэ гуруулаа түгээгээр ихээр 3 гал судал болдог. 3 халуун судал гэж ингэж хэлдэг. Ийм байгаа юм. За тэгвэл энэ дээр одоо аюурвед ангаах ухаанд бас байгаа. Зүрх хөнхөлцөг нарийн гэдс бол одоо намрын улиралд засч бай гэж. Энэ бол хий судал бяцлаглын онолоор шүү тийм ээ. Аюурведийн ангаахын онолоор бол жишээлх юм бол илгийг одоо усан гал махбодтай, бөөрийг усан махбодтай ч гэдэг юм уу. Ингээд байдаг. Бяцлаглын онолоор энэ солигдоод байдаг. Тэгэхдээ энэ Монгол энэ эрс тис уур амьсгалтай Монголд тэр дорны буюу тэр халуун дулаан орны тэр аюурведийн ангаах таардаггүй юм аа. Энтхийн одоо ангаахын аюурведийн онлоор бол зуны улиралд зүрхний улирал байдаг. Тэгвэл манайд намрын улирал зүрхний улирал таардаг. Зуны улиралд уушигны улирал таардаг ийм жишээтэй. За ингээд солигдоод идэв шүү. Нөгөө байгалийнхаа цаг уурын эрс тис уур амьсгалаас болж гэсэн үг тийм ээ. За ийм. За тэгэхээр зүрх хөнхөлцөг нарийн гэдсэн дээр ингэж байгаа юм л та тийм ээ. Зүрхэн дээр 6 тохой, өнхөлцгэн дээр 12 тохой, нарийн гэдсэнд 7 тохой өвчний хий судлын бөглөрл буюу хий судал бөглөрөхөр мэдрэлийн гацаа гэдэг юм болдог. За энийг хэлээд байгаа юм. За тэгвэл энэ 25 тохой болж байгаа юм тийм ээ. За тэгвэл цаана нь 3 халуун судалд 3 халуун судсанд гэж байгаа юм тийм ээ. 11 тохой өвчний урт сууж байгаа гэж. За тэгээд нөгөө ангаахын дорны ангаахын одоо мэрэгд домч эмч нар чинь дандаа нөгөө судас барьж оншилж байгаа шүү дээ тийм ээ. 3 халуун судал түшнэ гэж. Энэ 3 хуруугаараа ингээд энэ дээр ингээд
хүний 3 судлыг нь буюу тэр хий судал, мэдрэл, дархлааны судал, тунгалаг, тэжээлийн судал, цусан судас 3-ыг гурвуулангийн цогт өсөж байгаа юм. Энэ 3 хуруугаар тийм үү. За тэгж жагаад за танд тийм юм болжээ. Дотор чинь тэгсэн байна гэд ингээд ангаахаар уламжилт ангаахаар ингэж онолдоод байгаа шүү дээ тийм үү. Оншилж байгаа. За тэгвэл яг энэ байдлаар бол нөгөө 3 халуун гал судаст чинь 3 халуун судсанд 11 тохой өвчний урт буюу мэдрэлийн гацаа хий судлын бөглөрл гарч байна гэж хэлээд байгаа. За энийг л тавиулж өгдөг юм нь энэ лонх тоолох, хул тоолох юм байна. За тэгвэл хүүхдүүддээ энэ нөгөө 13 наснаас доош хүүхдүүддээ энэ хул тоолвол ингэхдээ тэр хүүхэд яах юм бэ гэхээр тэнгэрт мэдлэх буюу индиго аавра гэдэг юм руу шилжинэ гэсэн үг. Индиго гэдэг нь хул шаргал аавра. Тийм үү? Тийм учраас хул гэж тоолоод байгаа. Тийм ээ? Ингээс үүлдэн 15 наснаас дээш гараад 13 наснаас дээш яваад ирэхээр лонх болоо явчихдаг. Цагаан лонх гэж тоолоод ахаар зүйлдээ цагаалга болоо явчихдаг. Ийм тооллого байна. За тэгэхээр энэ 32 цагаан лонх тоолно гэж байгаа юм тийм ээ. Энийг бол зөвхөн ахуйтай авлах дээр ZB1-ийг сайруулж 32 цагаалгахыг 1 амьсгаагаар тоолно. 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга, 4 цагаалга, 5 цагаалга, 6 цагаалга, 7 цагаалга, 8 цагаалга, 9 цагаалга, 10 цагаалга, 11 цагаалга гэдэг ингээд уралдаад явнаа. Ингээд 32-оос дээш цагаалга уншнаа гэсэн үг. За ингэж чадах юм бол ертөнцид боож буюу кристалл аавратан болж байгаа юм. Цагаан лонх гэж хэлээд байгаа нь тэр кристалл аавра бол цав цагаан гэрэлтэй хөх туяа цацарсан ийм аавра гэрлэн биеийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр кристалл болох гэдэг шинжийг бидний өгдөөц өөр одоо тэр ахуйдан бол цагаан лонх тоолох, хул тоолох гэдэг мөр индиго болгоод кристалл болгоод тэнгэрт мэдлүүлээд ертөнцид боожуулаад тэгээд цаашаагаа одоо энэнийг 800-ны өмнө тэр тэнгэр үзлийн гүн ухаанда энэнийг бол ертөнцид боожих тэнгэрт мэдлэх гэдэг юм шүү гэж ингэж лонх хул тоолох гэдэг юмар ахуй болгосон байгаамаа гэсэн үг. Тийм учраас Монгол ахуй, Монгол бясалгал гэдэг бол ахуй байдаг юм. Ахуй байхаараа энэ одоо жишээлбэл ам ас гал гэдгийг л энэ лонх хул тоолохоор ажилуулад ирэхтэр 35.5 байгаад байгаа шүү одоо тийм ээ. Тэгэхээр одоо ингээд хаа газар нөгөө дэлгүүр хоршоонд орд юм уу тийм ээ. Энэ олонний нийтийн газар ороход нөгөө халуун хэмжээд байгаа шүү дээ. Одоо нөгөө халууны багж чинь тийм ээ. Тэнгүүд 35.5 та яг хэв юм байна. Сайн байна. Ор гэж байгаа. Энэ бол дархлаа доошогоо унчихсан коронавирус ирэх юм бол тэрнийг шатааж чадахгүй байдалд хүрчээд байгаа нь энэ юм шүү дээ. За тэгвэл 37.5 болгоцсон байвал өнөөдөр оруулахгүй байгаа шүү дээ тийм ээ. Өө та халуунтай байна. Та яв буц гэртээ харь. Гэрийнхээ хорионд суу гэд ингээд. Энэ бол буруу алдаа. Тэгэхээр 37.5-аас дээш гарч иж хүн дотоод нянгаа шатаадаг юм шүү гэдгийг ойлго. Тийм учраас өөрийнх нь дотоод галыг байнгын 37.5 хэмдээр хүргээгүүл цагаан лонх тоол гэсэн үг. За цагаан лонх тоолохыг бас буддын гүн ухаанд буюу шарын шашин тулган хүлээлгэхээр манай өвгдөөс бас авч орсон байгаа. Тэгэхээр энэ дээр одоо шашин дагдаг буюу бурхан шүтэнтэй нь бол одоо нэг тарин бий. Тэр тарин юу гэдэг тарин вэ гэхээр тоолоо суухаа гэдэг тарин. Тоолоо суухаа гэдэг шүү тийм ээ. Энийг тоолоо суухаа гэж. Энийг тоол 3 удаа тоолоо суухаа. Энэ тарин яадаг тарин юм байна гэдэг ингэсэн чинь энэ бол 3 халуун судлыг тэгш тэнцүү ажилуулдаг тарин юм шүү гэж ингэж бидний өвгдөөс тайлсан баг. За ингээд энэ дээр нөгөө бурхны шашнаар явдаг нь буюу одоо бурхан шүтэн шүтдэг болвол та тоолоо суухаа, 1 цагаалга, 2 цагаалга, 3 цагаалга гэж тоол гэж байна. Тоолоо суухаа гэдэг тариныг 3 удаа хэлээд 3 судлаанд түшиж сэргээ гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгээ цааш нь цагаан лонхыг 1 амьсгаанд тоол гэсэн байдаг. Энийг бүр шашных нь гүн ухаанд хүртэл оруулаад тавьсан байгаа шүү. Манай одоо мэрэгд дээдсүүд хутагт борхтой одоо хутагт ховлгаадууд маань ингээд оруулаад тавьсан байгаа. За зүгээр энгийн ахуйдаа бол ZB1 сайн ир болж гэж тийм ээ. За одоо эмэгтэй хүүхэд бол ZB1 сайн юм болж 32 цагаал байхыг 1 амьсгаагаар тоолё гэх нь ба шүү дээ. За ийм маягаар унших. За ингээд 32-оос дээш цагаалах унших гэсэн үг. 40 секундээс дээш 1 амьсгааг хэмнэлтэй барилттай уншиж чадвал дотор чинь хэм гэдэг юм буюу энергийн нөөц бий болно. Энергийн нөөц гэдэг бол хүний
ясан дотор байгаа хий орон зайд байдаг юм шүү. Тэнд бол хэм гэдэг юм суудаг буюу энергийн нөөц суудаг юм. Харин кальц цайр дутагдсан нь бол одоо нөгөө ясны бүх чанар алдагдаж хэврэг болдог юм байгаа. Тэрнээс хэм гэдэг бол байж явах ёстой, заавал байж явах ёстой. Тийм одоо орон зай юм шиг. Тэр батхан хүний хавирган дотор хүртэл хэм байгаа, тийм ээ. Одоо малд хүртэл байгаа шүү дээ. Хэм сайтай гэдэг чинь одоо тийм ээ тарга сайхан авчихсан ийм мал одоо байх жишээтэй. Тэгэхээр хүн бол яах вэ гэхээр энерги маш их нөөцлж байвал хэм сайн авдаг юм аа. Хэм сайтай байвал нөгөө гэрлэн бие чинь одоо 60%-аас дээш гараад одоо бол гэрлэн биеийг аура тийм ээ торсын биеийг нейтроны нейтрина гэж нэрлэдэг байгаа юм. Гэрлэн бие нь протоны фотон гэж нэрлэдэг байгаа юм. Энэ хоёроос асдаг хоёр бие шүү. Энергийн биеийн дотор. Энийг одоо задлж бас ойлгох ёстой. Нэг ёсондоо сүнсэнд мэдээлэл гэдэг буюу нейтрина энерги, протон гэдэг буюу гэрэл тийм ээ гэрэл гэдэг буюу протон энерги ингээд хөдөлгөөн хоёр байгаа юм. Тэгэхээр нейтрон протон хоёроос хөдөлгөөн буюу термодинамик гурмсан эрчис гэдэг юм эргүүлж чадвал хүн энгүй хязгааргүй болдог. Тэгсэн нөхцөл танд руу коронавирус ирж нэвтэрч чадахгүй. Яагаад гэвэл танаас халуу төөнж идэг байхгүй юу? Ингэж чадах юм бол одоо болно гэсэн. Тэгэхээр тэр халуу төөндөг байна гэдэг нь 37.5 хэм болж иж таны биеэс халуу төөнө. Тэгэхээр коронавирус таны ам хамар руу орж чадахгүй. Ирээд нөгөө энергийн бие чинь буюу гэрлэн бие чинь мөргөөд шатаж байдаг юм болно гэсэн үг байхгүй юу? Энийг л бид ойлгох ёстой. Энэгээр л бид монголчууд өөр онцлог дархлаатай юм шүү гэдгийг дэлхийд гайхуулах шаардлага буюу эрэлт хэрэгцээ бий болж байгаа нь энэ юм аа. Тийм учраас коронавирус монголчуудад ашигтай дуусан шүү. Арчаагүй нэгэнд нь бол харин тусаад байж мэдэх нь байна шүү гэсэн үг болох нь шүү. Тэгэхээр энийг бол одоо алтан дээд гэрээнд хэлсэн байдаг юм. Цаг усаар өхөдгүй бол цагдуулж гямдлуулдаг бол гэгэрэл гэж хэлсэн байдаг. Цаг усаар өхнө гэдэг бол яг өөрийн одоо өөртөө арчаагүй шинжээл гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр мэдээжийн хэрэг өвчин хэлж ирдэг вэ гэж нэг өгдөг тийм ээ. Өвчин хэлж ирээд байдаг болчиход шүү. Одоо хэлж ирнэ гэдэг нь одоо энэ харагдаж байгаа юм шүү дээ. Тийм учраас энэнийг урьдчилж мэдээд тосож бэлдээд тэсэж магаад гарахын тулд бид яах нь вэ? Одоо гэртээ зүгээр айдас гэдэг юм дарагдаа сууж байвал таны бөөрөн дээрээс гардаг адреналин, кортизол гэдэг дааврууд ялгархаан байна. Тэгэх юм бол адреналин ялгархгүй бол урамгүй болно, зориггүй болно, ёс зүйгүй болно гэж байгаа тийм ээ. Ёс заншлаа мэдэхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгээд ёс зүйгүй болно. Одоо ингээд ёс зүйгүй болсноос болоод энэ тэртээ тэргүй энэ дэлхий тэр чигээрэн ёс зүйгүй болоод ирэнгүүтээ хямарж байгаа юм. Тэгэхээр энэ бол халуун, дотоод галын чинь халуунд хамаг чухал нь байгаа юм байна шүү гэдгийг л бид нар ойлгох ёстой. За ингээд энэнийг одоо бадраадаг юм нь бол лонх тоолох, хул тоолох юм аа. Тэгээ лонхоон тоолоод, хулаан тоолоод сууж байвал бид нар ерөөсөө энэ коронавирусаас айж суухгүй. Энийг одоо харин оршихуйдан орон гэртээ биендээ ирэхгүй байхын тулд бид хул лонхоон тоолох ёстой гэсэн. За тэгээд магадгүй гэртээ сайхан хомоол уугуулчаад байгаараа сайхан одоо нэг хөх хомоол би одоо бас л нодлон коронавирус эхэлж яхад энэ лонх хул тоолохын тухай ярьж байхдаа бид гэр орондоо буюу оршихуйдан ойртуулахгүй байгуул аргалын хомоолын тийм ээ хөх хөрзөнгийн хөх аргалын хөх хомоолын утаа тавьж бай. Тэгэх юм бол агаар туслаар ирж байгаа 270-80 орчим нянг устгадгийн байна шүү гэдгийг Япончууд манай Монголын одоо хөх аргалыг аваачид судлаад шинжлэх ухаанд тогтоогоод өгчихсөн байгаа шүү дээ. Ийм учраас энэ монголчууд чинь тэр одоо бохирддгүй юм байна. Бага юм одоо байга оршихуйн бохирддгүй тэр нян вирус үржидгүй юм байна гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр нөгөө айдсыг одоо үргээдэг юм чинь бол урам зориг гэдэг юм байхгүй юу? Урам зориг гэдэг юм чинь тэр адреналинаар бөөрнөөс гарч байгаа адреналинаар бий болоод байгаа юм шүү гэдгийг хэл. За тийм учраас одоо гэртээ сайхан дуутай хууртай бай, тийм ээ, баяртай, цэнгэлтэй, хөөртэй бай, бүү айжсуу, бүү өөрийг нь чагнацсуу, тийм ээ. Тэр коронавирусыг эрэхнүү гэж бити чагна. Тэрний өмнөөс одоо энергийн дайн хийж штэ бид нар. Энергийн дайн хийж байна. Хамгийн гол нь. За кортизол гэдэг даавар одоо бүх биед түгэж буюу тархин дээрж, адреналин даавар тархин дээрвэл урамтай, зоригтой, ёс зүйтэй байна. Тэгэх юм бол юунд ч дээлдэхгүй. Кортизол гэдэг даавар тархин дээрх буюу бүх биеийн эсэд түгэх юм бол
сэтгц эрүүл мэнд байдаг юм аа гэж. Сэтгцийн эрүүл мэнд гажигдсан учраас бид нар одоо яаж гинөө? Нэг захын юм дуулчихад л айдас хүйдэс гэдэг юм давтагдаад л одоо ингэж яадаг байх нь шүү дээ. Тэгвэл энэ бүгдийг ажилуулад өгөх юм бол ерөөсөө бид нар ёс зүйтэй, урам зоригтой болоод ингээд сэтгцэн эрүүл байх юм бол бид энэ коронавирус гэдэг байтугай юмд дээлдэхгүй ийм цаг одоо ирж байгаамаа. Ийм учраас энэ хамгийн анхны арга нь ерөөсөө л энэ одоо цагаан хул тоолох, лонх тоолох гэдэг юмнаас эхлээрээ гэсэн үг тийм ээ. За ингээд энэ ахуйгаа Монгол ахуйгаа сэргээгээд ирэхдээ мэдээж бид одоо дээр нь хоол хүнсээ хамгийн эрүүл минералны цэвэр Монгол хүнсээ идэх шаардлага гарчлаа шүү дээ. Ийм л юм болчихчих. Тэгэхээр жинхэнэ Монгол малын махыг жинхэнэ Монгол ёс орон сайхан өөрсдөө төхөөрөөд бэлдээд тэгээд жинхэнэ монголороо ширээн дээрээ тавиад 3 төвшөнд өрөөж жогоод идэх юм бол бидний идэж байгаа хоолнд вирус гэдэг юм, нян гэдэг юм ирэхгүй. Энийг бид нар бас мэдэх ёстой. Тэгээд тэрнийг одоо сайхан болгоод идэх юм бол Монгол малын мах бол тэр чигээрээ эм тан болж байна. Монгол малын цагаан эдээ бол тэр чигээрээ бүр гайхамшигтай эм тан болж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Монгол газар нутаг, Монгол эрүүл сарвал онгон байгалийн хөрсөн дээр ургасан ургамал хүнс ногоо гэдэг бол тэр чигээрээ им болж байна гэсэн үг шүү дээ. Энийг л одоо дэлхий харахын тулд одоо ингэж байгаа гэсэн үг. Мэдээжийн хэрэг энэ коронавирус өөрөө оюунчлагдсан вирус учраас хаана ч бол хэнийг яаж ялах вэ гэдгийг өөрөө шийдэж чадаад байгаа тийм титэм өмсчөөд байгаа учраас тэр яаж энэ оюун гэдэг титэм өмсчөөд байгаа учраас тэр одоо Монголыг яаж дийлэх үү гэдгийг бас боловсруулад байна гэсэн үг шүү дээ, тийм үү. Тэгэхээр Монгол энийг дийлэхийн тулд эргүүлээд тэр ёс заншлаан буюу нүүдэлчнийхэн ахуйд байсан тэр ёс заншлаан эргүүлээд сэргээчих тэгэл гүйцээ. Энийний хамгийн анхдагч нь бол тэр цагаан лонх хул тоолох юм шүү гэдгийг л маш сайн анхаар. Тэгээд 13-аас дээш насны хүмүүс одоо өвтөл хөгшин болсон хүмүүс хүртэл лонх хул тоол адаглал даралт гэдэг юм чинь байхгүй болно. Ийм юм тийм ээ. Тэгээд энэ ам ас галаар мэдрэл хий судал чинь ямар ч гацаагүй бөглөөгүй болно шүү. Тэгээд ам ас гал хийж яхахын хоорондоор нэг амьсгаг 30-40 секундээс дээш давуулж хэмнэл болгож хурааж чадчихвэл энэ бяс ил гал болно шүү. Ингээд нөгөө дотоод шүүрлийн чинь 7 болчирханаас гарч яадаг гормонууд чинь нөгөө урам зоригтой ёс зүйтэй сэтгцийн эрүүл мэнд байж явах юм бол энэ нь дандаа эерэг даавар болж буюу бал болж ялгарна. Ингээд таныг дархлаагийн чинь бүрэн хамгаалж чаднаа гэсэн. Энэ бол эсийн дайм болж байна тийм ээ. Энийг одоо буддын гүн ухаанд бол тэр хэлсэн байдаг шүү дээ тийм ээ. Шамблын дайн гэдэг юм болоход хорхой шавж хүртэл зэвсгэн үүрээд дайнд мордно гэж хэлсэн. Одоо коронавирус буюу COVID-19 гэдэг хорхой дэлхийг одоо айлгах чадна шүү дээ. Тэгвэл энэс бид айхгүй байхын тулд энийг хэрэгжүүлэе гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийн хувьд бол би тэр цагаан лонх хул тоолохын тухай ярих гэж ингэж одоо лайв сэргээж байгаа. За ингээд лайв бол цаашаа үргэлжлэнэ. Сүүлдээ минь бол онлайн хичээл болно. Онлайн хичээлээр бид нар тэр дотоод шүүрлийн даавран гормон бал болох уу, хор болох уу гэдгийг шийддэг байх ёстой. Та айдас буюу бодлынхаа төвшөнд, оюуныхаа төвшөнд, ухааныхаа төвшөнд сөргөл байгаад байвал та тэгээд хор ялгаруулж байгаа нь тэр дотроо. Харин эерэг байгаад байвал бал ялгаруулж байгаа нь тэр шүү гэсэн үг. За энийг цааш нь үргэлжлүүлээд лайв хийгээд буюу бясалгах арга ухаан болгоод ингээд цааш нь онлайн хичээл болгоод хөгжүүлэх болно. Тэгээд энэ дээр бол манай Мон огоовол энэ групп хуудас цаашаа үргэлжилж ажиллах болно. За ингээд энэ хүрээд одоо лайв өндөрлөё. За энэ дээр одоо асуулт хариултыг бас ярьж болно тийм ээ. За амьсгалыг минутанд 6-аас доош удирдахгүйгээр хүргэж чадвал хүн нөөц бололцооныхаа оргилд хүрдэг гэж мундаг бясалгалчид хэлдэг юм. Хөөе минутанд 6-аас доош биш шүү. Мөн үү? 1 минутанд 40 секундэд нэг амьсгал гаргаж чадж байвал хэмнэлтэйгээр гаргаж чадж байвал өөрийн чинь энергийн долгисол тэгээд нөгөө цагаан лонх уншаад ирэхээр чинь энергийн долгисол чинь тэр үг долгисуулаад өгнө. Тэгэхээр одоо жишээлбэл коронавирус бол юу гэсэн байлаа тэр чинь хэдэн герцийн долгионд муужирч гэн гэдэг нэг хэмжээ гарцсан байсан шүү. Би бас нэг хараад өнгөрсөн хальтаарсан. Хэдэн герц гэсэн байлаа.
6-8 Хц байлуу би одоо яг тэрний зөв санахгүй байна. Буруу хэлж магадгүй шүү. Та нар ирээд хайгаад олоод үзээрэй. Тэгэхээр 6 Хц-ийн долгионд за яг жишээ тийм ээ. 6 Хц-ийн долгионд коронавирус муужраад унжээнэ гэж байгаа юм. Долгисолд. Тэгвэл бид энэ лонх тоолох, хул тоолох гэдэг юм хийгээд дотоод шүүрлэн бадраа бал болгоод галаан бадраагаад өгөх юм бол хүний авианаас одоо жишээлбэл бидний Мон огоовол гэж за миний хичээл суусан улсууд бол мэдж байгаа. Мон огоовлаас бол 150-аас 180 Хц-ийн долгисол ялгарна гэж үзэн шүү. За энийг хэмждэг байгаж байвал хэмжээд батлаад өгвөл их сайн байгаа. Буддын шашны буюу бурхны шашны, бурхны гүн ухааны, буддын гүн ухааны одоо тийм бүх шашнууд хэрэглээд байгаа гэдэг таринаас 32 Хц-ийн долгисол ялгарч байна гэж хэлсэн байдаг. Хүн бол 70 хэдэн Хц 70-аас 150 Хц-ийн долгислыг өөрөөсөө ялгарах чадвартай гэж хэлээд байгаа шүү. Ийм. Тэгэхээр энийг өсгөөд байх ёстой юм тийм ээ. Одоо бидний Хц-ийн долгисол гэдэг бол муу байгаад байгаа учраас нөгөө энергийн бие чинь вакуум дуулчаад тийм ээ гадуураа бүрхүүлтэй болцоход ингээд биш тийм ээ хүлүүлчихэд баглуулчаад ин гэсэн үг. Тэгэхээр энийг одоо хул лонх тоолоод ирэхтэр чинь эн чинь нөгөө цагаалга болоо явчих дээр хязгааргүй ингүү авраатай болгоно. Тэгэхээр энэ бол хичнээн 200 300-аас дээш Хц-ийн долгисол гэдэг юм болно шүү дээ. Ийм юм болно тийм ээ. Тэгээд энэ Хц-ийн долгисол бол хамгийн сүүлийнх нь гамма төвшин дээр өрөхөд 1 секундэд тэг дойлын цохилт үзүүлдэг хэлбэрт хүрч байгаа. Тэгтэл энэ яаж байгаа вэ гэхээр энийг бол фото аппарат буюу тэр фото систем бол энийг хэмжиж чаддаггүй байсан. Шулуун шугам заалгах чадсан. Одоо харин дижитал систем энийг хэмжээд үзсэн. Бүр тэр нөгөө нано фемтометр гэдэг хамгийн бага хэмжээс нь фемтометр гэдэг бол тэрнээс цаашаа 10-ын хасах 10 зэрэгтэй фемтометр гэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл тэрнээс доошоо яваад ихтэй бол энэ бүр одоо гамма долгисол гэдэг юм дээр хүрээд ирж байгаа. Гамма долгисол дээрээс сүүлд нь ламбда долгисол гэж гэрэл цацраадаг долгисол байгаа. Тэгээд тэрэнд хүрэхтэр нөгөө дижитал систем чинь бариад авсан чинь нейтрон протон хоёрыг шулуун шугам заагаад байгаа юм шиг нөгөө фото хэмжээд ийсэн чинь шулуун шугам дотор нь нөгөө фемтометрээс цаашаагаар хэмжээс рүү яваад орцсон чинь шулуун шугам дотор термодинамик байна гэдгийг тогтоогоод эхэлсэн ш. Тэгтэл бидний өвгдөөц энийг мэддэг байсан учраас тэр хурдыг дээд зэргийн эзэмсч чадчихсан юм байдэмаа. За тийм учраас амьсгалдаа 2 минутанд буюу 120 секундэд 3 амьсгаа авч хэмнэлтэд гаргаж чадаж байвал энэ нөгөө лонх хул тоолохоор үржидэг тийм ээ өсдөг юм шүү. Ингэж чадаж байвал та за магадгүй 60 секундэд буюу 1 минутанд 1 амьсгаа тоолно. За ингэхдээ цагаан лонхыг би одоо дээтэл 85 цагаан лонх тоолж чадаж байгаа. Тэгэхээр цагаан лонхыг 85 тоолоход буюу 60-аас 80-ийн хооронд тоолоход 85 тоолоход минут 9 секунд уншсан байгаа. Тэгэхээр 1 минутанд 1 амьсгал тоолоод байвал хүн энгийн үедээ бол 1 минутанд 15 амьсгаа дунджаар авч гаргадаг. Тэгвэл 1 минутанд 1 амьсгал авч гаргаад 28 амьсгалыг нь буюу 2 минутанд 28 амьсгалыг нь нөөцлөөд арагшин тийм үү. Тэгээд тэр нь хэм болж энерги болж хоримтлагдана гэсэн үг байхгүй юу. Тийм учраас 1 минутанд 6-аас за яг уу 6-аас доошгүй байж болно тийм үү. За яг 1 минутанд 1.5 минутанд гэсэн үг байхгүй юу. Тийм үү. Тийм учраас 2 минут 120 секунд биш 3 минут 120 секундэд 2 амьсгаа аваад л гаргаж чадчихвал энэ бол одоо 1 минутанд 40 секундэд 1 амьсгал лонх хул тоолж чадж байвал 3 минутанд 2 минутанд 3 амьсгал тоолно гэсэн үг тийм үү. За ингэхээр би буруу яриад байна. 2 минут буюу 120 секундэд 3 амьсгал тоолж чадж байвал 40 секундэд 1 амьсгаа тоолно гэсэн үг. Ингэж л чадж байвал ерөөсөө 27-оос 28 амьсгал хэмнэх ийм одоо боломж нөхцөл байгаа маа гэсэн. Энэ л хүний дотоод галыг маш эрчимтэй, хүчтэй энергийн нэгдэл гэдэг юм хийгээд 5 эрчимийг нэгтгээд хүч болгодог. Ингээд энэ нь бол өөрийн дархлааг бол дээд зэргийн хамгаалж чаддаг. Ийм л юм болох гээд байгаа маа гэсэн үг. Тийм учраас 40 секундээс дээш гэж ойлгоорой. 1 амьсгалыг.
Тэгэхээр нөгөө 32 цагаал онхноос дээш 40 цагаал онхноос дээш уншаа. Нөгөө сайн эрийн 30 хул, сайхан тоол бол 40 хул, муу эрийн 20 хул, муухай тоол бол 10 хул гэж хэлээд байгаа юм шүү дээ, тийм үү? Хүүхдэд уншуулахад. Тэгэхээр 40 хулаас дээш тоол гэж шүү дээ, тийм үү? Тэгж чадах юм бол одоо сайхан эр болох нь байна шүү дээ. Энэ нь юу гэдэг юм гэхээр нөгөө аавраагаа нь тэлж гэрлэн бие маань хязгааргүй ингүү болно гэсэн үг юм байхгүй юу? За ингээд энэ лонхол тоолхол цаанаа ийм их одоо ахуйд шингэсэн мөртлөө ийм одоо хүчтэй энергийн одоо нөөц бий болгодог, дотоод шүүрлийн дааврыг бал болгодог, тэгээд дотоод галыг 37.5 хэм болгодог ийм юм байна шүү гэдгийг одоо мэдэж аваарай гэсэн үг. За ингээд манай Мон огоовол группээр аялаад байх юм бол одоо энэ хуудасаар аялаад байвал энэ дотор одоо монголчуудын тэр ёс заншил одоо мартагдсан энэ ёс заншлын тухай их байгаа. Ингээд энэ дээр бид нар ирээд ер нь яваандаа энэ одоо энэ лайв хийх гээд бэлдээд байгаа. Тэгээд энэ яваандаа удахгүй одоо лайв хичээл болоод явах байхаа гэж бодож байна. Бидний коронавирусын одоо энэ хорионд орсноор бол энэ за энэ халаххэр та энэ олонний өмнө үг хэлээ жоохон цэнцэн дээр байлгүй дээ, тийм ээ. Би төрийн зарим марин гэж ерөөсөө тийм юм байхгүй. Та андуурсан болтой. Би зайранч биш, ламч биш. Би бол бясалгалч хүн. Та андуурсан болтой. Эхлээд над харахаасаа өмнө та өөрийнхөө дотоод сэтгэлийг сайхан засах хэрэгтэй. Та тэр төрийн заримтайгаа андуураад байгаа болтой байна. Одоо энэ харж байгаа шүү дээ. Таныг түмэн хүн харж байгаа. Таны энэ одоо лайв дээр бичиж байгаа энэ юу гэж байна. Халах хэрэгэд нүрээ нуучсан, нэрээ нуучсан ийм тэгээд дандаа юмыг болохгүй бүтэхгүй талаас нь хийлж байдаг, ярьж байдаг ийм юмнууд бол дотоод шүүрлэн дандаа хор болчихсон. Тэгээд атаархал, хорсол гэдэг юмар өөрийг нь зэвсгэлчихсэн ийм улсууд л ингэж бичдэг шүү дээ. Энийг бол олон түмэн мэддэг болцсон тийм ээ. Тийм учраас та өөрийнхөө хинбэ гэдгийг л харуулдаг юм. Тэрнээс таны тэгж хараад зүгсэнд би бол шатдаг зүйл ерөөсөө байхгүй. Харин ч би энийг уучлж ээж би өөрийнхөө дотоод галыг, дотоод шүүрлийг бал болгодог, дотоод галыг бадрааж гэрэл болгож яадаг ийм юм аа гэдгийг одоо ухаант хүн бол ойлгоноо. За ингээд энэ лонхол тоолохыг бол айргны соёлд оруулчихсан юм аа. Энийг цааш нь дараа лайв үргэлжлээд явах дээр энэ айргийн соёлд лонхол тоолохыг яаж хийж ийсэн тухай бас ярьж болно. Энийг бас урд нь бас бид лайв хийж ярьж л байсан. Дахиад сэргээж болох юм байгаамаа. За ингээд би бас энэ гэрээсэн хийж байгаа учраас сайн байна. За одоо оройтож орж ирсэн улсууд бол энэ лайвыг тэгээд эхнээс нь нөхөд үзчих чинь үзээ. Тийм ээ. Хэрэгцээгүй хүнийг бол орхиж явах хэвээр жингийн цуваа явж л байдаг, жинхэр ванхаар гуцж л байдаг гэж нэг үг биш шүү дээ, тийм ээ. Тийм учраас тэр хүмүүс бол өөрөө өөрийгөө хинбэ гэдгийг л таниулаад байгаагаас одоо манд бол тэгж нэг харин ч ингэж өгснөөрөө бол намайг улам хурцлж байдаг, зэвсгэлж байдаг тийм ээ. Тэгж өгснөөрөө би бол улам хөгжиж байдаг миний нөхөр байхгүй юу. Тэгээд тэр саяны тэр нөхөр бол одоо намайг одоо хурцлж л байгаа хэрэг шүү дээ тийм ээ. Ийм юм. За ингээд энэ лайв бол өндөрлөө. Тэгээд цаашдаа лайв бол үргэлжлээд явнаа. За энэ одоо лайв явахаар бол зар тавьчих нь тэгээд одоо энийг яваандаа бол тогтмол болгох ийм бодлоготой байгаа. Тэгээд лайв маань өөрөө цаашаа яваад онлайн хичээл болно гэдгийг бол бас дурдлаа шүү. Тэгээд лайв бол хадгалагдаж байгаа. Хадгалагднаа.
За ингээд лайва хадгалаад түгэнэ. Тэгээд одоо сонсч нөхөж болно гэсэн үг тийм ээ. Тэр нь сайхан байгаа шүү дээ. За яг хөө ингээд одоо нэх уйдагаад яах вэ? 30 минутын лайв хийсэн 45 минут гараа явчлаа. Тэгээд нэг удаа энэ хүндэрэл өндөрлөе. Лонхол тоолохыг бол гэртээ хөгжүүлж байгаарай. Тэгвэл одоо их гэр бүлд чинь болоод өр хүүхэд чинь ирээдүй хоочс чинь бол хэрэгтэй зүйл юм шүү. За ингээд өндөрлөё баяртай.